Шүнд нь шүндтгэл үзүүлнэ гэдэг бол зориг амьд байгаа юм шиг, зоригтой уулзч байгаа юм шиг сэтгэлтэй байдаг. Уг нь энэ хүний тухай дурсамж түүнтэй хамт арчлалыг Монголд авчирсан олон мянган хүний сэтгэл байгаа л да. Төрийн зүтгэлтүүд чинь нийгмийн захиалгаар аяндаа гарч ирдэг юм байна. Тэр үед арчлалын тугийг барьсан хүн бол манай иш зориг байна. 89 оны 12 сард Монголын арчилсан холбоо байгуулагдаж байгаа анзаарлаа. Бидний цуглаа хэлнэ шүү дээ. Монголын арчилсан холбооны ерөнхий зохицуулагч зориг гэж гараад ирэхэд бидний дугуйлан хөтөлдөг байсан зориг байна. Арчилсан холбооны ерөнхий зохицуулагч болсон гарч ирсэн. Зоригч нь өөрөө 50 хүн. Ерөөсөө эдний өдөө хатгаланд авч болохгүй. Бид нар зоригтой хүрэх ёстой. Бид нар үндсэн зоригтой хүрч чадахгүй шүү гэсэн тийм л байр суурьтай тэгжил явсан л та. Бие биенийг үгүйсэхгүй, хорихгүй зөвшөлтсөн зарчмаар өөрчлөлтөө хийх ёстой гэж боддог байсан. 10 сарын 2 гэдэг тэгэл дараа нь үлдсэн нэг хэдэн костюм пижак нэг хэдэн зангаал үлдсэн шүү дээ өөрөөс. Хувьсгалын үеэр 27-28 настайс юм лээ. Тэгэхээр над чиг байхдаа яг юу бодож энэ хувьсгалыг эхлүүлсэн, тэрийг манлайлсан, ямар ирээдүйг тухай төсөөлж исэн. Дугчаа жил өнгөрсөн байна. Хэрвээ энэ шүлгийг бичээд жил болгоно нэг үг хасах юм бол одоо ямар ч үг үлдээгүү гэсэн үг.